5 дахь бүлэг зориулалт. Йосеф мэр хоёр Криснийг мэдснээс хойш 40 хоногийн дараа түүнийг эзэнд даатгаж дахлын өргөл өргөөд Ерүсалимд авч очив. Юудэчдийн хууль ийм байсан ба хүн төрлөختний өмнөөс золиос хуулийн дуулууртайгаар захирагдахыг баталгаажуулан хөвч хөндөх ёслыг үйлдсэн байжээ. Хуулийн дагуу дөнгөж төрсөн эхэд зориулан хургаар шатаах, дахил гин нүглийн золиос болгож залуу тагтаагаар өргөл өргөх ёстой байжээ. Хэрэв эцэг эх нь хургаар өргөл өргөх нь боломжгүй ядуу бол тэднээс 2 залуу тагтаа эсвэл хос хүүрцэг нь авчрахыг хуулиар зөвшөөрдөг байв. Нэгийг нь дахилд өргөж нөгөө нэгийг нь гин нүглийг золиос болгон өргөнө. Өргөлийн хураг болон шувууд нь ямар ч гэмтэл соггүй байх ёстой байжээ. Эдгээр дахлын өргөл нь Христэнийг төлөөлж байсан ба Есүс Христ бие бэлдэр ямар ч гэмтэл соггүй байсан билээ. Тэр гим зэмгүй бөгөөд толбгүй хураг байсан билээ. Тэрээр газар дээрх бүхий л амьдралынхаа туршид байгалийн хуультай нийцлэлтэй амьдарч байв. Тэр бие бэлдэр сүнслэг байдлаараа бүхий л даган биелүүлснээр бүх хүн төрлөختнийг Бурхан ямар байлгахыг хүссэн тийм л үлгэр жишээг үзүүлсэн. Ууган хүүгээ Бурханд зориулах ёслол их эртний уламжлалтай юм. Бурхан Тэнгэрийн ууган хүүгээ гим нүгэлтнүүдийг аврахаар илгээнэ гэж амласан юм. Тиймээс айлбар ууган хүүгээ Бурханд зориулснаар дээрх амлалтыг хүлээн зөвшөөрснөө харуулах ёстой байв. Ууган хүүхдүүдийг хүмүүсийн дунд оршиж буй Христэнийг бэлэгдэн тахилчид болгохоор зориулах ёстой. Израильчүүдийн Египтийн ноёрлохоос авран хамгаалсны дараагаар ууган хүүхдүүдэд Бурханд зориулдаг алдагдсан уламжлалыг сэргээсэн юм. Израильчүүдийн Египтийн боолчлолд байх үед эзэн Мосег Биреман дээр очиж эзэн ингэж айлдаж байв. Израиль бол миний хүү, миний ууган хүүгэн. Тиймээс би чамд миний хүүг явуул. Тэр надад үйлчлэг гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан үзэгтэн би чиний хүүг ууган хүүгүүнийг чинь ална гэж хэмээн тушаасан билээ. Бурхны хэлснийг Мосеийн хаанд дамжуулахад Ихэмсэг хаан эзэн гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би эзнийг мэдэхгүй Израилийг ч явуулахгүй хэмээн хариулжээ. Эзэн ард түмний аврахын тулд бэлэг тэмдгээ үзүүлж гайхамшиг бүтээж Фараонд хатуу шүлдээ буулгажээ. Иймдхүү Египтийн бүх хүн амьтны ууган хүүхэд үр төлийн алуулгаар сүрүүлэгч Тэнгэр элчүүдээ илгээжээ. Израилийн хүүхдүүдэд энэ шийтгэлийг буулгахын тулд айл болгон үүд хаалганыхаа хаалганы тутгыг хурганы цусаар бэлдэх ёстой байв. Израиль айл бүрд тэмдэг тавьсан учраас сүрлийн Тэнгэр элч үүргийг гүйцэтгэхээр ирэхдээ тэднийг өнгөрсөн оддог байв. Эзэн Египет дээр шийтгэлээ буулгаж дуусаад Мосед хаанд Израилийн хөвгүүдийн дотор хүн амын хэвлийн бүрийн анхны төрөсгчдийг ууган үр бүрийг надад ариусга. Учир нь тэд миний Египтийн нутагт би бүх ууган төрөсгтийг зохин устгасан тэр өндөр хүнээс ахуулаад адуус мал хүртэл Израилийн бүх ууган төрөсгчдийг би өөртөө ариусгасан. Тэд минийх байх болно. Би бол эзэн мөн хэмээн айлджээ. Майхан сүмийн үйлчлэл ёслолыг тогтоож өгсний дараагаар эзэн Израилийг ууган сонгосон билээ. Хүмүүс хэдий ч бүх ууган хүүхдүүдийг урьдын адил эзний өмч гэж тооцогдож дахлын өргөлөөр буцаан эцэг эхдээ харьяалагддаг байв. Ууган хүүгүүддээ Бурханд зориулах хууль ийхүү онцгой учир холбогдолтой болжээ. Энэ ёслол нэг талаас нь эзэн Израилийн хүүхдүүдийг гим нүглээс нь
гайхамшигтайгаар ангиржуулсныг сануулж нөгөө талаас нь Бурхны цорын ганц хүүгийн гүйцэтгэх ёстой хосгүй их авралын ажлыг харуулж байгаа хэрэг байв. Үүдний тогтон дээрх цус Израилийн ууган хүүхдүүдийн үхлээс аварсантай адил Христийн цус энэ дэлхийг аврах байлаа. Бяцхан хүүг Христийн сүмэд авчирсан ёс заншил ямар их гүн гүнзгий утга агуулж байсан гэж бодно. Харамсалтай нь дахилчид хөшигний цаадах нууцыг нь ухаарч ойлгож чадсангүй. Тэдний хувьд бяцхан хүүхдүүдтэй өргөл болгох ёслол нь ердийн үйл хэрэг болон хувирсан байлаа. Эцэд өргөсөн хүүхэд бүрий төлөөс болон өргөсөн мөнгийг дахилчид хүлээн авдаг байлаа. Тэрээр баян айлын хүүхэд эсвэл өндөр албан тушаалтны хүүхэд биш л бол өдөр тутмын хийж гүйцэтгэж буй ёсолдоо болон эцэг их хүүхдүүдэд анхаарал нэг их хандуулахгүй ердийн ажил хийж байгаа мэт ханддаг байв. Йосеф Мари хоёр сүмд хүүгээ авч ирэхдээ ядуу байсан учраас дахилчид тэдний хувцсыг нь хараад Галилийн даржин хүмүүс байна гэдгээс илүү зүйлсийг анзаарсангүй. Тэр хоёрыг гаднаас нь харахад хүний анхаарал татах юмгүй байх бөгөөд тэд хамгийн ядуу хүмүүсийг өргөдөг дахлыг өргөж байв. Дахилж ердөө ёслолтоо гүйцэтгэж байлаа. Тэгээд хүүг хоёр гард нь авч дахлын ширээний өмнө ирэв. Тэгээд түүнийг ихэд нь өглөө. Ууган хүүхдүүдийн нэрсийн хуудсан дээр Есүс гэж бичив. Тэр дахилж миний адил ис үзүүлэгчтэй. Эзэн бурхан ах дүүнраас чинь та нарт гаргаж ирнэ. Түүнийг өөрсд чинь хэлэх юм бүрийг та нар сонсох тун хэмээн Мосегийн хэлсэн нэр үгийг тэр нэгэн мөн гэдгийг төсөөлдөөч үгүй билээ. Энэ хүү бол Мосегийн алдрыг үзхийн хүсч байсан нэгэн гэсэн бодол дахилчийн толгоонд ч буусангүй. Дахилж Мосе нэг ч агуу нэгнийг тэрвэрж байгаагаа мэдээгүй ба ууган хүүхдүүдийн нэрсийг жигсаалтанд түүний нэрийг бичихдээ идүүн гэж амьдралыг үндэслэгч нэгний нэрийг бичиж байгаагаа ухаараагүй. Дахлын тогтолцоо өргөлийг ёс заншлууд нь бүгд үеэ өнгөрөөж дахлын өргөлөөр бэлтгэгдсэн бүхэн бодитоогоор биелэлээ олж сүүдэр энэ бодит зүйл болон хувирагч байгаа тул Есүсийн нэр нь энэ бүхэн тогтолцооны хувьд цаазны тогтоол мэт байв. Бурхны алдар болох Шикинагийн алдар суу ариун ордноос аль хэдийн холдон явсан байлаа гэж Бетхламийн хүү Тэнгэр элч нарыг өмнө мөнхийн ясалдаг алдрын гэрлээ нууцлсан байр ухаан ороогүй бяцхан хүү Едений цэцэрлэгийн үүдэн дээр босгосон анхны дахлын ширээн дээр амлагдсан үр байв. Тэрээр амар тайван бэлэглэх Шелом байсан юм. Тэрээр өөрийнхөө Мосед би бол байдаг хэмээн танилцуулсан нэгэн билээ. Тэрээр гал болон үүлэн багнаар Израилийн элсэн цөлөөр дагуулж явсан нэгэн байв. Түүний тухай эртний ис үзүүлэгчид урьдчилсан зөгнөж тэрээр бүх ард түмний хүссэн Давидын үндсэн бөгөөд удам ухсан үүрийн цолмог хэмээн нэрлэгдсэн нэгэн байжээ. Израилийн өвөг дээдсийн үгийн бичигт тэмдэглэгдсэн энэхүү бяцхан хүүгийн нэрийг түүний бидний ах дүүс гин нүгэлтэд хүн төрлөختний итгэл найдвар болохыг нь гэрчлэн харуулжээ. Өөрийнхөө өмнөөс мөнгөн төлөөс төлүүлж байсан тэр жаал хүү даян дэлхий хүн төрлөختний гин нүглийг нь төлөөс нь төлөх ёстой нэгэн байжээ. Тэрээр үнэхээр Бурхны гэрээг харгалзаж тэрүүн дахилж өөрчлөгдөж мөхөшгүй дахилчдын удмын манлай Тэнгэрийн агуу нэгний баруун гар тал залрагч жуучлагч авай. Сүнслэг зүйлсийг сүнслэгээр таньж мэддэг Бурхны хүүг дэлхий дээр хэрэгжүүлэхээр ирсэн үйл ажиллагаанд нь даатгахаар сүмд авчирсан байв. Дахилж түүнээс онцлог зүйлийг
үл мэдэрсэн жирийн хүүхдийн адил хандсан ч гэсэн Бурхан өөрийн хүүг хүмүүсийн төлөө дахил болгон өргөж буйгаа мэдүүлсэн юм. Христийг хэн болохыг танилцуулах энэхүү үйл явдал нь анзаарагдalгүй өнгөрөөгөөгүй юм. Үзэгтэн Симон гихт зөвхт шудраг агаад сүсэгтэй нэгэн байв. Тэр Израилийн тайтгалыг хүлээж байсан бөгөөд түүн дээр ариун сүнс байлаа. Эзний Христийг үзэхээс нааш өөрийнх нь өөхөхгүй хэмээн ариун сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Симеон сүмд орж ирэх үедээ ууган хүүгээ хуулийн дагуу сүмд авчирчихсан гэр бүлд ирсэн байгааг харжээ. Тэд харваас ядуу аж. Харин Симон ариун сүнсний сануулгыг хүлээн авсан ба эзэнд даатгаж би энэ жаал хүү бол тэдний үзхийг хүссэн мөрөөдөж байсан Израилийн тайтгаруулагч мөн гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэржээ. Гайхашралд автсан тахилж Симоныг нэг юм сэтгэл догтлон байгааг олж харжээ. Хүүг мард өгөхөд Симон түүнийг 2 гартаж аваад эзэнд даатгаж өргөв. Амьдралдаа тэр хизээж ингэж сэтгэл догтлон баярлаж байсангүй. Тэгээд бяцхан аврагчийг тэнгэр өөд өргөд эзэн та өөрийн үгийг дагуу боол намаагаа амар тайван явуул тугай. Учир нь миний нүд таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ. Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл таны ард түмэн болох Израилийн алдрын болоо гэж хэлсэн билээ. Бурхны хүн болох энэ хүн дээр иш үзүүлэхийг сүнс баруун ирсэн байсан ба хүүгийн эцэг их түүний тухай хэлсэн эдгээр үгсэнд гайхаж байв. Зуур тэрээр тэднийг эвээгээд майранд хандан харагтун энэ хүүхэд Израильд олныг унгах босгох болон эсэргүүцхийн төлөө томилогджээ. Сэтгэлчин хүртэл элдэнд эвэд сүлбэгдэн болон эцэст нь олон түмний бодол санааг ичлэгдэн гэв. Энэ үед сүмд иш үзүүлэгч Анна орж ирээд Христийн тухай Симеоны гэрчлэлийг баталгаажуулав. Симоныг үгээ хэлж байхад Аннагийн царай Бурхны алдрын туяагаар гэрэлдэж Христийг олж харснаа тэрбээр чин сэтгэлээсээ Бурханд талархан баярлаж байлаа. Бурхны энэхүү номхон дүлгэн илтгэгчийн иш үзүүлэлгүүдийг судлаж байсан хичээл зүтгэл талаар болсонгүй. Гэвч Израилийн удирдагч болон дахилчдын байр суурийг эзэлсэн хүмүүс иш үзүүлэлгийн үнэнд сургуультай танилцах гайхамшигтай боломжтой байсан. Боловч эзний замаар замлгүй амьдралын гэрлийн харахаар нүдээ нээгээгүй байлаа. Өөдгөөч ийм байсаар байна. Диваажин бүхэлдээ гойд анхаарч байгаа үйл явдлуудыг шашны удирдагч Бурхны сүмд мөргөл үлдэж буй хүмүүс ч үл тоомсолсоор байна. Хүмүүс Христийг түүхэн хүн гэдгийг зөвшөөрдөг хэрнээ амьд Христийнээс нүүр буруулж байна. 18 зууны тэртийг Христийн аврал ирсэн адгуус зовлон эдэлж буй хүмүүсийн төлөө өөрийгөө золиосож зөв шудраг төлөө ядарч зовж шаналж зэмлэх ажил үйлсэд нэгдэх урилгыг хүлээн зөвшөөрөхгүйтэй адил өдгөөч хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэрэ Симоныгийн өргөн гүн гүнзгий утгатай иш үзүүлэхийн талаар тунгаан бодов. Мяаран илгэндээ тэрсэн хүүгээ хараад Бэтлехемийн хончдын хэлсэн үгийг санаж сэтгэл нь гэгээн баяр итгэл найдвар төрлөө. Симоныгийн хэлсэн үг түүнд Исаны хожуулаас нахиа гарч үндэснээс нь мөчөр урган жимс гаргана. Эзний Есүс мэргэн ухаан болон ойлголтыг сүнс зовлон болон хүч чадлын сүнс эзнээс эмээхгүй болон мэдлэгийн сүнс түүн дээр оршино.
Тэр зөвхт байдлыг бэлхүүсгээрээ тэтгэж байдлыг бэлхүүсээрээ бүслэнэ. Харанхуй далхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Учир нь бидний төлөө хүүхэд төрж бидэнд хүү өгөгдөнө. Засаглал түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон гэж дуудана гэсэн Исааны иш үзүүлэгчийг үсгийг санагдуулав. Гисэн хэдий ч Христийн дэлхийд гүйцэтгэхээрээ ирсэн үүрэг даалгаврыг нь мар ойлгохгүй байлаа. Семан түүний хар үндэстнүүдийг гэгэрлүүлэх гэрэлт болон Израилийн алдрын гэрэл хэмээн зөгнөжээ. Тиймээс Тэнгэр элчүүд аврагчийг мэндэлсэн үйл явдлыг бүх хүн төрлөختний баяртай үйл явдал гэж зарлан тунхаглагсан юм. Мессиагийн үйл ажиллагааны талаарх юдэнчүүдийн явцуу буруу төсөөллийг залруулах гэж бурхан эргэмзэлж байв. Тэрээр өөрийг зөвхөн Израилийн чөлөөлөгч биш харин дэлхийг аврахаар ирсэн аврагч хэмээн хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байлаа. Түүний дэлхий дээр ирсэн жинхэнэ зорилгыг Есүсийн их ойлгоход олон жилийн хугацаа хэрэгтэй байв. Марай Давидын хаан ширийг Мессан эзлэн авахыг хүссэн мөрөөдөж байсан боловч хаан ширийг ямар ч их шагнал зовлонгийн үн цэнийг төлөвлөж олохыг ойлгохгүй байлаа. Энэ дэлхий дээр Мессаны бартаатай замыг туулна гэдгийг Семер дамжуулж ойлгосон юм. Сэтгэлжин хүртэл элэнтэд нэвт сүлбэгдэх болно гэж Меранд хандаж хэлсэн үгээрээ бурхан түүний Есүсийн төлөө үүрэх ёстой зовлон шагналыг нэгүүлсээрээ удирдлан танилцуулж ойлгохыг хичээж байсан юм. Семен харах тун энэ хүүхэд Израильд олныг унгах босгох болон эсэргүүцхийн төлөө томилогджээ хэмээн Семен хэлсэн билээ. Дахин босгохын тулд бид хилээд унах хэрэгтэй байлаа. Бид Христийн тусламжтайгаар дээш өргөдөхийнхөө өмнө эхлээд хадан чулуун дээр унаж эмхэрсэн байх ёстой. Хэрвээ бид сүнслэг хаанчлалын алдар сууг таньж мэдхийг хүсэж байгаа бол өөрийнхөө хувиа хичээсэн чанарыг орхиж бардан зангаа даруй болгох ёстой. Юудэчүүдийн даруй дүлгөөнд зангаар олж авдаг нэр хүндийг хүлээн авахыг хүсээгүй. Тэр ердөө л ийм шалтгаанаар аврагчаа хүлээн авах дургүй байсан. Эсэргүүцхийн төлөө томилогдсон гэсэн иш үзүүлэгчийг эзэн Христ байсан юм. Эцэст нь олон түмний зүрхний бодол санаа илчлэгдэнэ. Аврагчийн амьдралаараа бүтээгчээс эхлээд харанхуйд хаан хүртэл бүгдийг зүрх сэтгэл илчлэгдэн танигдана. Садан бурхны бүхнийг авч юуг хуваалцахгүй өөрийгөө алдаршуулахын тулд бүтээлүүдийг өөртөө үйлчлүүлдэг. Бүтээлүүдийнхээ сайн сайхны төлөө ямар ч золиос гаргадаггүй хувиа хичээсэн дарангуйлагч хэмээн танилцуулсаар ирсэн. Гэвч Христийн хичээсэн дарангуйлагч хэмээн танилцаар ирсэн. Гэвч Христийн өгөхөөр ирсэн бэлэг эцсийн зүрх сэтгэлийг илэрхийлэл харуулдаг. Тэрээр бурхны бидний төлөө гайхамшиг бус сайн сайхныг хүсдэг болохыг гэрчлэн харуулсан. Бурхан гэм нүглийг нүгэл адил хүчтэй үзэн яддаг мөртлөө гэм нүгэлтнүүдийг өөрийн үхлээс ч илүү ихээр хайрладаг. Христ биднийг аврах үүргийг гүйцэтгэхээр ирсэн. Учир шалтгаантай хамгийн дандан бүхнийч зориулахад бэлэн байдаг. Христ бидний авралт зайлшгүй хэрэгтэй. Ямар ч үннийг нууж хаагаагүй. Тэрээр биднийг аврахын тулд өшөөл уучлах ямар ч гайхамшигыг үл тоомсорлож бурханлаг хүч чадлынхаа алийг ч ашиглахгүйгээр орхигдуулаагүй. Таалал дээр тааллыг нэмж, бүлгүүд дээр бүлгүүдээ нэмж өссөөр байдаг. Түүнийг аврахыг хүсэж байгаа хүмүүст Тэнгэрийн эрдэнэсийн сан нээлттэй болсон бурхан орчлонгийн баялагийг эзэмшиж шавхдашгүй хүч чадлыг их булгийн нэгжийн хувьд бүхнийг Христийн мэдэлд өгөөд энд бүхэн
хүн бол хүний тусын тулд зориулагдах ёстой. Миний хайр ивэлээс илүү агуу их хайр тэнгэр болон газрын хаанч байхгүй гэдгийг хүмүүст таниулж мэдүүлээрэй. Хүн намайг хайрласаар л агуу их аж жаргалыг олох болно гэж хэлсэн билээ. Голгохтын загалмай дээр хайр инрэл, хувиа бодох, зан чанар халц тулгарсан юм. Загалмай дээр ер бусын үйл явдал болон өнгөрсөн Христ зөвхөн тайтгаруулж ивэхийн тулд оршин байсан боловч Саатан түүнийг өхүүлэхийг хичээсээр Бурхны ямар их үзэн яддаг болохоо харуулсан. Саатан Бурхны хаан судлыг эзэлж Бурхны хайрыг харуулж буй нэгнийг устгах туйлын зорилготой болохоо харуулсан. Христийн амьдрал болон үхлээр дамжуулан хүмүүсийн бодол санаач гэсэн ил тод болсон. Малын твшнээс загалмай хүртэл Христийн амьдрал нь өөрийгөө өгөөрч зовлон шаналлаар нь дамжуулан хүмүүстэй нөхөрлөх зорилготой байв. Түүний амьдрал хүмүүсийн зорилгыг тодорхой болгов. Есүс Тэнгэрийн үннийг тээж ирсэн ба ариун сүнсний дуу хоолойг сонссон бүхэн түүн рүү татагдсан. Хувиа хичээх байдалд мөргөн залбирч хүмүүс Саатны хаанчлалд харьяалагддаг. Хүмүүс Христэд хэрхэн хандаж байгаагаараа зөвхөн хэний талд буйг харуулдаг. Энэхүү хүн бүр өөрсдөө л ял оноодог. Үннийг ницаасны үр дагавар чухам юунд хүрсэн болохыг хүмүүс шүүлтийг эцсийн өдөр ил ойлгож ухаарна. Бүгд загалмайг таниулах утга учир нээгдэнэ. Кальварын загалмай дээр цовлогдсон золиосыг өмнө гэв нүгэлтэй хүн бүр буруутгах болно. Хамаг, худал, хуурмаг, шалтак буруутлууд үндэслэгүй болж хүний худал хуурмаг үзэл итгэл үнэмшлийн бузар муу дүр төрх тодорч эхэлнэ. Хүмүүс ямар сонголт хийснээ энэ үед ойлгоно. Тэгэхэд үнэн худал гэж чухам юу болохтой холбоотой бүх асуудал тодорхой бол шийдэгдэнэ. Орчлон ертөнцийг шүүх үед бузар муу оршин тогтносон үргэлжилсээр байсан Бурхан ямар ч буруугүй болох энэ ил тод болно. Бурханы хууль нь гим нүгэл үйлдэлэхэд хүргэдэггүй болох нь харагдана. Бурханы хаанчлалд ямар ч алдаа дутагдал байхгүй ба сэтгэл ханамжгүй байх шалтак гэж үгүй. Бүх хүмүүсийн бодол санаа илчлэгдэх үед Бурханд илтгэгч хийгээд түүнийг эсэргүүцэгчд нэгдэн төгс хүчит эзэн Бурхан минь та уйлс агуу бөгөөд гайхалтай үндэстнүүдийг хаан таны замууд зөвт бөгөөд үнэн. Өө эзэн танаас эмээхгүй нэрийг чинь алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь таны зөвхт үйлс илчлэгдэж хэмээн дуун алдан